Авраам бидний цөөхөн хэдэн хүнд тохиолддог сорилттой тулгарсан. Бурхан Авраам, Сара хоёрын насан туршдаа хүлээсэн хүү Исаакийг үргэл болгон өргөхийг хүссэн. Энэ хүсэлт Авраамын зүрхийг шархлуулсан. Гэсэн хэдий ч Авраам маргалгүй Бурханыг дуулууртай дагсан. Бурханы хүсэлтийг хойшлуулсан ч үгүй. Авраам Исаакийн тухай амлалтаа Бурхан сануулж хэлсэнгүй. Тэр зүгээр л дуулууртай байсан. Үйл явдал дуусны дараа Бурхан цорын ганц хүүгээ чи надаас харамлаагүй тул чамайг Бурханаас имээдгийг чинь одоо би мэдлээ гэж хэлсэн. Бурханаас имээдэг хүмүүс үнийгээ дуулууртай байдлаар харуулдаг гэсэн хүчтэй үннийг энэ түүх илчлэн харуулдаг. Өнөөдөр Бурханы дуудлагад итгэл найдвар түүнд бууж өгөх даруй сүнсийг шаарддаг. Жишээлбэл Малахи 3:8 тэрээр 11 ба үргэлүүдийг бидний үүргийн хэмжүүр хэмээн тодорхойлсон. 10 дугаар ишлэл тэрээр миний гэрт хоол хүнс байхын тулд бүхий л 11-ийг агуулхад авчир гэж нэмж хэлсэн. Бурхан зөвхөн бидний 11 болон үргэлүүдийг гуйдаггүй ба тэр өргөлөө мөн хаана авчрахыг зааж өгдөг. Өргөлөө түүний агуулхад аваачих ёстой. Хэрв та Бурханаас имээдэг бол Авраам шиг Бурханыг хүндэлж байгаагаа үгээр эсвэл мэдрэмжээрээ бус хүнд хэцүү үед ч түүний зааврыг дагаж үнэн ч үйлдэлээрээ илэрхийлэхийг уриалж байна. 11 болон амлалтын үргэлийг буцааж өгөх нь санхүүгийн энгийн нэг гүйлгээнээс илүү зүйл юм. Харин энэ бол итгэлийн хариу үйлдэл. Бурханы хангамжинд итгэж түүний үгийг хүндэтгдэг тухай тунхаглал юм. Бид 11 болон амлалтын үргэлөө тогтмол бөгөө системтэйгээр буцааж өгөхдөө үргэлж өөрсдийн хүслийн адагт Бурханыг нэгдүгээр тавих болтугай.